Өдрийн мэнд хэрхэн мөндөд сонсогчдод дугаарыг дуулан Спутник Монгол радио 92.5 өдрийн шоу нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр эфир төлөгч миний би Улаанбаяр улан Цэрэнлам за эфирийн найруулагчаар төгөлдөр та бүхэнтэйгээ хамт ажиллаж чинь та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За өдрийн мэнд хүргэх хэм сонсогчдоо Улаанбаатар хотод 13 цаг 4 минут болсон байна. За өнөөдрийн Пүрэв гарагийн өдрийн шууд нэвтрүүлэг маань цаг мөчид сонсогчдоо бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр зочинтой байна. Автоврын үндэсний төвийн үйлчлэгийн зөвлөх инженер Ербулан бидний урилгаар хүрэлцээрсэн. Таны өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Танаас сонсогчдоос энэ өдрийн мэнд хүргэе. За ерөнхийдөө нөгөө стандарт бус дуу чимээтэй яндантай тээврийн хэрэгслийн хяналтын талаар ярилцсан гэж төлөвлөсөн байгаа. За өөрөө нөгөө хүүхдтэй болохоос өмнө бол тэр зүйлийг одоо юу гэдэг нэг анзаардаггүй ч юм уу эсвэл тоодгүй байсан. Тэгээд нөгөө хотхнуудын дундуур нэг тийм яндантай тээврийн хэрэгсэлтэй одоо мотоцикл ч юм уу эсвэл машин гих мэт зүйлсийн дараа за нэг талаараа нэг хотын соёл ч юм шиг эсвэл бас нэг юм хяналтын зүйл ч юм шиг гээд зөндөө бодлогошрол явдаг л байсан л да. Тэгэхээр энэ тал дээр ерөөдөө ярилцлага одоо яг энэ сэдвийн талаар ерөөхдөө ярилцлага хий гэж таныг хүргэсэн байгаа. За энэ сарын эхэнд тээврийн цагдаагийн алба болон автотээврийн үндэсний төв хамтран стандартын бус дуу чимээтэй 72 тээврийн хэрэгслийн хяналтын үзлэгийг хүчингү болгосон гэсэн ийм том мэдээлэл байна. За энэ шалгалтаар яг ямар зөрчлүүд илэрсэн бэ гэдэг ерхий нэг юм асуултаар ярилцлага эхлэе гэж бодож байна. За тэгэлгүй яхаа MNS 45/2026 гэдэг автотээврийн хэрэгслийн эргономикийн үзүүлэлт гэдэг стандарт байдаг. Энэ стандартын хүрээнд хяналт шалгалт хийж байгаа. Тэгээ нийслэлийн засаг даргын захирамжаар одоо замын хөдөлгөөний аюулгүй байдлын болон одоо бусад ховойл тогтоомжийг мөрдүүлэх стандарт одоо журмуудыг мөрдүүлэх тийм захирамж А387 гэдэг тийм захирамжийн дагуу тээврийн цагдаагийн албатай автотээврийн үндэсний төвийн техникийн хяналтын үйлчилгээний инженерүүд шөнийн цагаар хяналт шалгалтыг хийж ажиллаж байгаа. За энэ шалгалтын хугацаа нь бол ерөнхийдөө 10 сарын 20 хавцаа 10 сарын 20 хүртэл ингэж үргэлжлэх тийм өдөр замчтай шалгалт байна. Мөн зөвхөн одоо энэ дуу чимээний төвшин гэлтгүү бусад гэрэл гэрэлтүүлэх хэрэгсэл тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал зориултын бусаар ачаа тээвэрлэх гих мэтчлийн зөрчлүүдийг бас арилгахаар төлөвлөгөөт шалгалтууд бас манай бусад техникийн хяналтын үйлчилгээний инженерүүдээр явуулын техникийн хяналтын үйлчилгээгээр бас явуулж байгаа. Ер нь стандартын бус дуу чимээ гэж нэг зүйл байгаад байна. За энэ техникийн үед яг юу хэлж илэрхийлээд байгаа юм. За тэгээд тээврийн хэрэгслийн дуу чимээг яг ямар аргачлалаар ямар хэмжих нэгжээр хэмждэг юм. Тэгэлгүй яхаа стандарт бус гэдэг нь өөрөө автотээврийн хэрэгсэл одоо гэдэг зүйл өөрөөр хэлбэл хүн төрөлхтний амьдралын бас нэг салшгүй нэг хэсэг болчихлоо л да тий. Бид нар гар утас ашигладаг шиг автотээврийн хэрэгслийг мопед, мотоцикл одоо юу л вэ те суудлын тээврийн хэрэгсэл ч юм уу. Энэ байдлаар ашигладаг одоо өргөн хэмжээнд ашигладаг болоод маш их удажна. Энэний хэрэгээр эргээд энэ зүйл маань иргэдэд өөрөөр хэлбэл оршин суугчдад таагүй байдлыг үүсгэх зүйлүүд бас гарч ирдэг. За тэгэхээр тэр зүйлүүдийг өөрөөр хэлбэл одоо хууль, дүрм журам стандартаар зохицуулаад явж байгаа. MNS 45/99 гэдэг стандарт сая 2026 оны 3 сард батлагдал та техникийн ороогоор. За энэ дээр яад юм гэхээр одоо мопед мотоциклийн хэмжээнд 105 децибел гэдэг одоо хэмжих түүнээр хэмжиж 105 децибел даас одоо ихгүй байхаар тогтоосон байдаг. Энэ хүрээнд хяналт шалгалтыг хийгээд явж байгаа. Тэгээд одоо шөнийн цагаар ялангуяа тийм ээ. Одоо та хоёр маань ч гэсэн надаар хэлүүлдэг мэдж байгаа. Орон сууцны байшин хороол дотор маш өндөр хаацтайгаар хийж явдаг. Тэгэхээр бидний ирэх бусдын ирэхээр хязгаарлагддаг учраас манай одоо автотээврийн хэрэгслийн эзэмшигчдэд хандаж хэлэхэд бас энэ тал дээр яг адилхан таны хүүхд ч гэсэн тэнд унтж байгаа. Таны хүүхд одоо яг адилхан таны их нэртэй адилхан бас нэг жирэмсэн хүн, ээж шиг ч хөгшин хүн байж байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх дуу чимээний хэмжээ гэж бас байгаа. Энийг одоо ямар стандартаар бас тогтоож өгдөг юм бол за тэгээд тээврийн хэрэгслүүд чинь бас дотроо суудлын машин, ачааны машин, за мотоцикл, мопед, автобус гэж ялгаатай байгаа шүү дээ. Тэгэхээр ялгаатай юм шаардлагууд бас тавигддаг уу? Зөв. Тээврийн хэрэгслийн одоо зөвшөөрөгдөх дуу хэмжээ гэж байгаа шүү дээ. Энийг бол бас яг адилхан нөгөө нэг
45.9-ээр заагаад өгсөн байгаа. Энэ нь яад юм гэхээр тухайн одоо үйлдвэрлэгчид бас нэг дуу чимээний түвшин зааж өгч байна. Хэрэглэгчид бид нар хэрэглэгч улсууд бас өөр өөрсдийн стандартыг зааж гаргаж өгсөн байдаг. Мэдээж одоо олон улсын Вене конвенцэд нэгдсэн стандарт тэр хилцээрүүдийн дагуу судалж иж гаргаж байгаа шүү дээ, тийм ээ. N англи хэл гэж байгаа. MNS 4598 гэдэг стандарт байгаа. Тэрүүгээр тээврийн хэрэгслийн ангиллуудыг бас тус нь айгүй нарийн гаргаж өгсөн байдаг. N англи хэл гэдэг нь өөрөөр хэлбэл одоо N1 гэдэг нь жишээлбэл 3.5 тонн хүртэлх суудлын тээврийн хэрэгсэл одоо портер мортер тий одоо юу гэдэг нь тий 81 децибел гэж заасан байдаг. За N2 гэхээр 3.5-аас дээш, N3 гэхээр 12 мянган килограммаас дээш дааттай бүх чинь шүү дээ тий. Тээврийн хэрэгслүүдийг ингээд нарийн ангилчихсан байдаг. M ангиллал гэхээр өөрөөр хэлбэл автобусны хүн тээвэрлэх тий 8 үнээс дээшээгээ гээд ингээд заасан байдаг. Түүнийг 79 децибел байх жишээтэй нарийн тэгж тусгаж өгсөн байна. Яг өнөөдөр бол яг хамтны хүмүүсийн одоо анхаарлыг татж байгаа сэдв ангиллал гэвэл одоо мопед сураанууд орж байна. Яг сураануудын хувьд бол бас надаар хэлэлтгүүл бас хүмүүс мэдж байгаа. Нөгөө нэг одоо А ангиллын зөвшөөрлийг авч 18 наснаас дээшээ нас хүрсэн байж одоо түүнийг барина гэж заасан зам хөдөлгөөнд дөрөнд. Тэгэхээр тэрийг маань бас биелүүлэхгүй зам хөдөлгөөнд оролцоод зөндөл юунууд гараад ирж байна. 18 нас хүрээгүй хүүхдүүд унаадах шиг байна тийм. Тэгээ бид нар ч нэг хүүхдээ эрхлүүлжийнэхэд очоод өгчдөг. Тэр нь эргээд манай нэр юу яадаг л та авторын үндэсний төвийн мэргэжсэн зөвлөх инженерүүд тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн тогтоолоор нөгөө шинжээчээр бас ажилладаг. Зам тээврийн осол болсон тээврийн хэрэгслүүд дээр. Тэгэхээр тэд нар дээр бас анзаарагдахад бас тийм зүйлүүд маш ихээр харддаг л да. Одоо жишээлбэл сураан унаж яваад зам тээврийн осолд өртөх тий осол хийх. Ер нь тэгээд жолоочийн буруутагаас болж асар их тийм одоо хайран гэмээр залуу насууд хорвоог орхиод явж шүү дээ. Энэ замын хөдөлгөөнд оролцоод ийм эрсдэлтэй амь насаа дүүсэн ийм юм хийгээд байна гэдгийг өөрсөө ойлгохгүй л хаш байна тий. Аав ээж нь тэгээд авж өгөөд тэгээд хүүхдүүд нь ингээд нэг найзуудаараа л унаал тэгэл ингээд нэг босч унаад нэг юм эрхэлдэг зүгээр нэг тоглоомоор тоглож байгаа юм шиг л ойлгоод ах шиг байна. Гэтэ би тэрийг бол ойлгож байгаа. Юу гэхээр яг намайг жоохон байхад яг дугуй ундаг үед бол тийм суран гэдэг зүйл байгаагүй. Гэхдээ бөөнөрөө ингэж нэг дарвиж явах ч юм уу тэр чинь нэг 14 15 настай үед юм байна гэдгийг ойлгохгүй байна. Гэхдээ тэр чинь яг тэр нөгөө нэг гормон шиг юм байгаа байхгүй. Цаанаасаа юу? Одоо энэ нөгөө бидний хэлц санчснаар хин цаашин ихтэй нэг юм сарны гүүр гэдэг байгаа шүү дээ. Сарны гүүрэн дээр ингээ бөөнөрөө ингэж одоо юу гэдэг нэг талын салхич явж байгаа юм шиг ингэж нэг цовж яваад за тэгээд нэг уртлын дугуйгаа өргөх ч гэдэм үү. Яг тэр бол нэг юм насны юм байгаад байгаа. Гэхдээ зүгээр энэ талаас одоо юу гэдэг зөвшөөрөх гэхээсээ илүүтэйгээр нэг юм зохицуулах зүйл нь яг ямар шүү байдлаар явах вэ гэдэг зүйлийг зүгээр хүлээгээд байгаа болохоос биш энэ хүссэн хүсээгүй одоо төв талбай дээр ч нү Сүхбаатарын талбай дээр ч нү Жокогийн талбай дээр ч нү эсвэл Ялтын талбай дээр ч нү ингээд нэг дугуйгаа өргөж явах унахал асуудал байхгүй. Энэ угаасаа дарагдахгүй. Энэ бол яг цэвэр тэр үеийн бодлыг бол одоо хангалттай хийх хэрэгтэй юм л да. Тэ одоо каск көмсөөгүй хүүхдүүд л яваад байх юм шүү дээ. Тэг каск көмсөөгүй. Тэгэд яг зүгээр би энэ хүүхэд гэхээс илүү одоо энэ яг нэг 30-аас 40 насны ч юм уу бидний үеийн бас нэг нас тогтсон айлаа болцсон залуучууд ч гэсэн айгүй их мотоцикл байк унжин л да. Тэгээ энэ хэдийгэ хараад тахад нөгөө одоо ч хэвлэл мэдээлэл ер нь бас хөгжихийн эргээр энэний сайн тал гэж бас айгүй их байна. Тэгээ эн чинь сая бас нэг талын салхи байна уу да бас нэг мотоциклчдын манай энэ мотоцикл ундаг залуучуудын цугларалтаар бас нэг сайхан залуу бас нэг хорвогийн тавьсыг үзүүлсэн харж ирсэн те. Ямар сайхан үлгэр жишээ залуу байсан бэ. Тэгээд яг тэр хүн чинь би өвчтэй гэж бас бодохгүй л дээ. Тэгээ нэг юм гадны нөлөөний хүчин зүйлээс ч юм уу би бас энэ мотоцикл ундаг залуучуудыг айгүй хүндэлдэг юм аа. Энд чинь бас манай нэг ах тэгж үлээ 90 зоргийн унаа шүү гэт. Тэр шиг айгүй гоё тийм ирч хүчийг бас мэдэрдэм шиг байна. Тэгээд залуучууд ч гэлтгүү бүсүүчүүд айгүй их ундаг болсон юм шиг. Сүүлд. Тэгэхээр тэр унж байгаа мотоцикл нь ямар хэр хэмжээний хүчин чадалтай юм те би энийг унж чадах юм уу гүү мүү гэдгээ бас айгүй сайн бодох хэрэгтэй байна. Тэгээд
бас одоо нөгөө нэг хэвлэл мэдээлэл энэ мэдээлэл хөгжихийн хэрээр захын хүн стандарт хууль дүрм журмаа яг миний энэ хэрэгжилж байгаа зүйл ямар дүрм захирагдах хэвээр ямар стандартаар зохицуулагдах хэвээр гэдгээ бас судалдаг болсон байна. Сая манай ажил дээр ч гэсэн нэг залуу ирээд хөөе 105 децибел болцсон байж тээ тий. Гээд ингээд мэдчих жишээ нэ. Эн чин айгу боловсралтай хүмүүсийн нэг юу ахгүй. Тэгээд яг гоо зүгээр нэг юм байдаг. Ер нь одоо ингээд 10 хэдэн жил би энэ салбарт ингээд ажиллаж байхад техникийн хэлтэй үзлэгт аливаа тээврийн хэрэгслийг оруулахад жижигхэн зөвлөлүүдээр хүмүүсийн анхаард хүлдэг. Жишээлбэл хараа ингээд энэ шил арчигчны тэр эрзэн биш үү? За тээврийн хэрэгсэлтэй тий. Тэр эрзэнийг за яах вэ гэл хайчдаг байхгүй. Яг аадар бороо орох үеэр тэр эрзэний үүрэг нөлөө 40-45 98 дээр тэрийг бүр зааж өгсөн мэт. Тэр ингээ хатчихдээ шүү дээ. Тэгээ завсраар ингээд нөгөө усаа яг гүйцэж ингээд шавхаж чадахгүй. Тэгэхээр тэр яг осолд бүр ингээд нөлөөлсөн байх ч үеуд байдаг. Үзэгдэх орчин хязгаарлагч байгаа. Тэгээ энэ чинь тэрийг за тий энэ бол яг жижигхэн юм гэж харагдаж шүү дээ. Жишээлбэл бүртгэлийн дугаар гэж энэ MNS 45 44 90 гэд 10 гэдэг стандартаар зохицуулагддаг. Тэр хойдлын одоо бүртгэлийн дугаар нь улсын дугаарын гэрэл гэдэг зүйл ямар чухал юм бэ гэдгийг манантайд харангуйд те. Тэгээ хойдлынх нь хоёр оврын гэрэл асахгүй нөгөө гэрэл дугаарын гэрэл асахгүй одоо тэр машиныг машин гэж харахгүй байхгүй хараад очихгүй шууд очиод зогсохгүйгээр очиод мөрөгцөн ч тохиолдлоод одоо манай тээврийн цагдаагийн албад дээр зөндөө харамсалтай кейсүүд байдаг. Тэгэхээр ер нь техникийн хэлтэй үзлэгтээ орохдоо саяны одоо тэрийг бол одоо хэр баргийн хүн тэр шил арчигчны тэр эрзэнийг энэ хатцсан байна энийг солидоо гэдэггүй байхгүй. Тэр яг нэг мэрэгжлийн байгууллагаар ирээд түүнийг шалгуулад гарахад бол тэр бол эргээд тэр хүний одоо амь насыг хайртай хүмүүсийнх нь одоо тэр амьд явах тэр баталгааг ямар амар хангаж байгаа вэ гэдгийг ойлгох хэрэгтэй л дээ. Гэхдээ энэ байдлыг ойлгодог болцсон билээ. Манай залуучууд орчин үеийн залуучууд ч бас юмыг айгүй өөрөөр хардаг болцсон билээ. Таны тээврийн хэрэгсэл тэнцэхгүй байна гингүүт баярлалаа гараа явдаг ч хүмүүс айгүй их бас сүүлийн 4-5 жил одоо ингээд юмаа янзлчаад хэрэгэд тий. Одоо буцаад нэг юм яндантай холбоотой зүйлийг одоо нэг дуу чимээний бохирдол гэж бид нар ерөөхдөө энэ хотын амьдралд бол ерөөхдөө яриад байгаа. Энэ зүйл дээр тодорхой хэмжээний стандарт ингээд гаргаад өгсөн байна. Тэгэнгүүтээ нэг үйлдвэрлэгч тал гэж байгаа шүү дээ. Бид нар өөрсдөө ямар автомашин ч юм уу мотоцикл үйлдвэрлэж байгаа биш. Гаднаас худалдаж авч байгаа. Тэгээ гаднаас орж ирж байгаа тэр одоо тээврийн хэрэгсэл өөрсдөө одоо юу гэдэг тэр нэг цаатлын өөрсдийнх нь стандартын дагуу ер нь манай дуу хэмжээний стандартаас илүүгээр ингэж тавьсан зүйл ерөөхдөө бол хэр их байдаг. Та дуу чимээний төвшинг асууж гинөө эсвэл ядангаас гарч байгаа хортотойг асууж гинөө? Дуу чимээний төвшинг. Тий. Яг гоо зүгээр юу л да бидний гаргаж байгаа энэ одоо манай стандарт хэмжил зүйн газраас мэрэгжлийн одоо холбогдох яам агентлаг тамгын газрууд одоо холбогдох байгууллагуудтай хамтарч ил дээр судалгаа хийж гаргаж байгаа шүү дээ тийм ээ. Энэ дээр одоо жишээлбэл тэр хин нэгэн үйлдвэрлэгчээс давсан стандартыг бол гаргана гэсэн зүйл бол байхгүй. Энэ дээр судлаачид ажиллаж байна, мэрэгжлийн байгууллагууд ажиллаж байна те. Яг хөө зүгээр өндөр хөдөлгүүрийн багт амжтай, том хөдөлгүүрийн багт амжтай. Одоо жишээлбэл 1200 cc-тэй те. Ийм тээврийн хэрэгслүүд дээр нөгөө нэг хэмж гарга нь өөрчлөгдөх ч юм уу. Альсгүй л одоо нөгөө нэг одоо Harley Davidson гэх мэтлэн одоо нэг том хөдөлгүүртэй шоперууд байна шүү дээ. Эдгээр дээр жишээлбэл нэг тесрэлттэй дугаардаг хөдөлгүүрүүд байна шүү дээ. Эдгээр дээр нэг юм юу орчинд ороод ирэхээр битүү орчинд ороод ирэхэд чинь цөөр адч дугаарна тийм ээ. Энэ дээр чинь өөрөө энэ бүгдийг тааруулж ийж одоо судлаж үзсний үндсэн дээрээс 105 децибел гэдэг зүйлийг одоо гаргаж ирж тавьж байгаа юм л та. Тэрнээс биш одоо манад бол одоо бүх улсын гэж хэлэхээр баг тээврийн хэрэгслүүд зам хөдөлгөөнд оролцож шүү дээ тий. Ялангуяа одоо суудлын тээврийн хэрэгслүүд. Тий. За нэг иймэрхүү байд юм ш. Тэнгүүтээ бас нэг юм 72 тээврийн хэрэгсэл гэж одоо сая яригдчихэж байгаа. 72 тээврийн хэрэгслийн одоо тэр нэг дуу хэмжээний одоо тэр нэг яасан. Тэрнээс эн чинь нөгөө дотор нь задаргаагүй сонссон байхгүй 72 гэдэг дээр хідэн суудлын автомашин, хідэн мотоцикл болон бусад тээврийн хэрэгслийн одоо зүйл байсан байна. Саяны засаг нийслэг засаг даргын захирамжаар бол бид нар зөвхөн нөгөө суран, мопед, мотоциклүүд дээр хяналт шалгалт хийсэн л дээ. Тэр 72 бол зөвхөн одоо нөгөө юун дээр
Хоёр дугуйтууд гэсэн. Хоёр дугуйт тээврийн хэрэгсэл, механикцын тээврийн хэрэгсэлтэй хийсэн шалгалт л та. Яг нь тээврийн хэрэгслийн үйлчлэгийн мэдээллийг одоо идэвхгүй болгож байгаа. Идэвхгүй. Идэвхгүй болгоно гэдэг нь үйлчлэгийн мэдээллийг цуцалж байна гэсэн үг. Тэгээд тэр тээврийн хэрэгсэл нь эргээд одоо нөгөө зөрчил байвал тэр зөрчлийг арилгаад өөрөөр хэлбэл яачдаг юм л да. Одоо нөгөө нийтлэг ингээ хараад хахад одоо нөгөө тийм хүчтэй дуурах бас хүсэлтэй залуучууд байна. Нэмэлтээр бас юмнууд хийчихдэг асуудлыг бий болгож байна гэсэн үг. Тийм. Одоо жишээлбэл үйлдвэрлэгч тавьсан стандарт үйлдвэрлэгчээс тавьсан яндангаас өөр яндангаар тоногчод байгаа байхгүй. Тэгээд одоо нөгөө нэг яд юм бэ тухайн хүнд нэг тийм гоё санагддаг ч юм уу. Хөндөлөд яндангийнх нь одоо тэр чинь сайленсер дуу намсгч байгаа шүү дээ дунд нь те. Тэрийг ингээ аваа хийчих ч юм уу. Тэгэнгүүт тэр чинь нэг юм хоосон хөндөй зайд нөгөө дуучин бүр улам өчтөд байна. Бас нэг асуудал байна. Яг зүгээр яндангийн асуудал ингээ яригдахаар манай мотоцикл ундаг залуучуудтай би зөндөл бас ярилцаж үзчихсэн л та. Нөгөө ингээд мотоцикл явж байгаа шүү гэдгийг бид нар мэдрүүлэх гээд гэж байгаа байхгүй. Айгүй нөгөө аюулгүй байдал талаас. Нөгөө чинь нөгөө чимээ гаргахын тулд юм байна тий. Нөгөө чинь нөгөө машин болохоор битүү энэ чинь орчинд явж байгаа шүү дээ. Цонх мохоо хаац. Тэгээ нөгөөх хажууд байгаа мотоциклыг харахгүй альсгүй сонсохгүй байх байдлаар ингээ мөрөгчих гээд байдаг ч юм уу те. Мэдээж хэвийн хэмжээнд одоо нормалтай байхад 40-50 децибел байхад ямар ч хүн сонсогддог л. Тэр ямар ч хүнд одоо яг одоо игнэ зэрэгцээ явж байгаа тээврийн хэрэгсэл бол тухайн тээврийн хэрэгслийн дуу сонсогдно. Сураа мурооны хувьд бол өөр асуудал та. Тэдэрт бол тусгаал нь би зам мам юм уу тэдний зорчих тийм асуудлыг бас шийдэж өгөх ёстой гэж би боддог. Одоо бас харьцангуй замын хажууд нэг юм ногоон юу бодсон те тэрүүгээр л явах ёстой мэтэр одоо ингэж яагаад л шүү дээ. Тийм. Энэ гинт нөгөө дахиад нөгөө буцаа хүүхэднээс санаанд орж нөгөө нэг дуу аваа гарах нөгөө тэр нөгөө цэвэр нөгөө мэдрэмжийн асуудал байдаг. Дуу унж яхад дуу унахаар нөгөө чихэр ямар нэгэн дуу гардаг шүү дээ. Тэнгүүд нөгөө ус ундааны савыг нөгөө яг артлынхын юу дугуургаж чихээ тэгээд тэр нь ингээд дуурдаг байсан байхгүй. Тэгээд тэрийнхээ мотоцикл гэж төсөөлөд ундаг. Тэр яг мотоцикл унж байгаа хүмүүс ч гэсэн тэгдэг бах те. Чанга дуутай байвал нэг мотоцикл унж байгаа тийм мэдрэмж авдаг ч юм уу те. Тиймэрхүү зүйлээс бол нэмж ахиж тавьдаг байж магадгүй. Манай ажил дээр ирж байгаа залуучуудаа ерөнхийдөө зөвхөн одоо хяналт шалгалт ингээд хаас илүү бид нар бас ярилцаж үздэг тий. Мэдээж дүрм журм стандартын дагуу шаардлагыг бол тавьж байгаа. Тэгээд эргээд тэр залуучуудаас яагаад ингэж ийна гэдгийг бас ярилцаж үзмээр сониуч цан хөдөлдөг. Тэгээд тийм хариултууд бас ирдэг. Энерэж амьдрал дээр бас яг тэгдэм болов уу гэж боддог. Гэхдээ үйлдвэрлэгчээс тавьсан одоо тэр нормал стандартаар нормал дуугаар бол нэг 40-оос 50 60 децибел бол хүрдэг байхгүй. Тэр үед бол ямар ч хүний чихэнд бол сонсогдохоор тэр хэмжээ бол байгаа. Яг нь зүгээр ингээд шалтгаан бол маш их л байгаа шүү дээ. Гэхдээ би дахиад хэлье манай залуучууд бол айгүй ухамсартай мундаг болцсон билээ. Юмыг бол ойлгох хэмжээнд очсон байна гэж би бас ойлгосон. Шаардлага тавиул хүлээж авдаг. Нэмэлтээр бас үзэг сонсогчтой мэдээлэл хүрэхэд одоо он гарснаас хойш одоо 8 сарын 12-ны байдлаар одоогийн байдлаар улсын хэмжээнд 750,695 тээр хэрэгсэл техник хяналтын үзлэгт хамрагдсан байна. Аха. Хитээс хитээс улсын хэмжээнд шүү дээ 21 аймаг гэдэг ингээд үцхээр тий. Тэгээд цаашдаа бас нэг 200,000 тээр хэрэгсэл замын юу техник хяналтын үзлэгт хамрах 210,000 тээр хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох. Юу техник хяналтын үзлэгт хамрагдах шаардлагатай. Улаанбаатар хотод чинь нийтдээ 400,000 гаруй тээвэр хэрэгсэл байдаг гэдэг лөө. Тий, тэр хавцаа 400 яг нь тогтмол нийт замын хөдөлгөөнд оролцож байгаа гэсэн шүү дээ. Тэгээд тээврийн цагдаагийн албатай автоэрийн үндэсний төв ер нь бол жилийн турш байнга хамтарч ажилладаг. Одоо ингээд сая таад маань анзаарсан бол гэрэл гэрэлтүүлэх хэрэгслийн стандарт бас гэрэлтүүлэх хэрэгсэл гэж байна шүү дээ. Хэмнээс 50-11 стандартн дээр тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгчээс өөр гэрэл гэрэлтүүлэх хэрэгслээр тоногсон байвал сольсон байвал тэнцэхгүй гэж заасан байдаг байхгүй. Тэгээ нөгөө нэг энэ хөдөөний замд альсгүй л одоо юу гэдгийг ямар ч зорилгоорч үдийн нэг юм зориултын бас гэрлүүдийг айгүй ихээр тавьсан байдаг. Одоо энэ цацардаг. Тийм хурц гэрлүүдийг тавьсан байдаг те. Тэр гэрэл нь эргээд танд одоо ингээ айгүй тод тусч байгаа юм шиг хэрнээ нөгөө талын яг үнэ. Тантай ингээ зүрх тээврийн хэрэгсэлт бол айгүй хэцүү байдгийг одоо надаар хэлүүлдэг л одоо мэдэж шүү дээ те. Энэ чиглэлээр бас маш их хэн шалгалтууд одоо явж байгаа одоо ч явж байгаа. За тэгээ үйл болоод ирэнгүүт нөгөө
тээврийн хэрэгслээс та түрүүн бас хэлжсэн тээврийн хэрэгслийн яндангаас гарах хорт тутааны хэмжээнийг хэмждэг. Гэх мэтчлэн шугам замын хэмжилтийг ер нь бол улирлын чанартаагаар одоо байнга л хийдэг л дээ. Тэгээд 50 13 50 14 гэдэг стандартаар нэг экологийн үзүүлэлтүүдийг шалгаж байгаа. Тэгээд энэ төр дээр бас хяналт шалгалт бас тогтмол хийгдэж явж байгаа. Ер нь тээврийн хэрэгсэл техникийн үзлэгт ороход одоо тэнцэхгүй байх хамгийн түгээмэл асуудлууд шалтгаан юу байдаг вэ? Хамгийн их шалтгаан гэвэл одоо гэрэл гэрэлтүүлэх хэрэгсэл байна. Гэрэл гэрэлтүүлэх хэрэгсэл. Сая сүүлд анзаараад байхад экологийн үзүүлэлтүүд нэг утааны үзүүлэлтүүд байна. За тэгээд урт тэнхлэгийн хажуу усалтын хазаалтын хэмжээ нөгөө тэнхлэг тохиргоо гэдэг юм шүү дээ. Тэгээд тэр чинь нөгөө нэг хүн ингээд өөрөө шалгачих бас боломжгүй. Гэрэл гэрэлтүүлэх хэрэгсэл гэхээр зөвхөн нөгөө нэг уртлын хол ойрын гэрлийн тухай яригдахгүй л дээ. Тоормсны гэрэл, ухар харааны гэрэл, хойд оврын гэрэл тэр чи одоо хоёулаа асчих хэвээр өөр өөрсдийн гэсэн өнгөтэй байх хэвээр тий. Урд оврын гэрэл тэр болгон ч яг ингээд замын хөдөлгөөнд оролцоход яг өөр өөрсдийнхөө үүрэг рольтойгоо байдаг. Жишээлбэл хүн нэрээ ч анзаардгүй дуут дохио буюу сигнал гэдэг зүйл бас асар их хэрэгтэй. Хүнээр бол баг хил гэж хүний одоо нэг хэлгүй хүн шиг л байна. Харин яг ажиллахгүй болчоор яг тийм бол тийм. Яг тэгээд ажиллахгүй болох үед нь л хүн мэддэг тийм. Би өөрийнхөө машиныг ч гэсэн мэдэхгүй нэг өдөр анзаарчихгүй юм байлээ тэрийг. Тэнийг дарсан чи дуурахгүй байсан. Тэгээд аюу хэцүү юм бий тийм билээ. Тэгэхээр тэрийг ер нь бол нийтлэг юмнууд л та. Тэгээд харьцангуй яг манад одоо нийт ашиглаж байгаа тээврийн хэрэгслийн бараг 70%, 60-70% Япон тээврийн хэрэгслүүд шүү дээ. Япон тээврийн хэрэгслүүдийн хувьд бол ерөнхийдөө тоормсын систем бол маш сайн байдаг. Ер нь нэг тийм алдаа дутагдал гараад идэггүй л дээ. Тэгээд тоормсын систем бол асар чухал. Одоо өөрөөр хэлбэл зогсоход жолооч тээврийн хэрэгсэл сая манай тэр шинэ ухааны технологийн сургуулийн механик тээврийн сургуулийн Бадраа багшийн тэр нэг бас нэг юм хэвлэлд өгсөн ярьцлага бас явж илээ. Тоормсны талаар бүр нарийн бүр ингээд судаачийн хэмжээнд судалсан зүйлүүд байдаг. 30 км/цагийн хурдаас дээшгээ явж байхад бол тээврийн хэрэгсэл хурдтай явж байхад ямар ч зогсох боломжгүй байдлаар одоо ингээд хүнийг мөрөгч гэж байна. Энэ тал дээр манай тээврийн хэрэгсэл эзэмшигчд маань ер нь бол тэгээд машин унана гэдэг бол өөрөө бас асар том хариуцлага маа гэж ойлгох хэрэгтэй. Тэрнээс бид нар ингээд нэг барьж аваад шалгаалтай ингээд ингэх гээд байгаа зүйл дээр заавал нэг шалгаж торгох гээд байгаа биш тийм. Гол нь эн чинь одоо бусдын аюулгүй байдал шүү дээ. Өөрийнх нь бас аюулгүй байдал. Тэгээ сая надад бас яг бодтой тоо бас байхгүй юм л да. Энэ наадмын амралтын үеэр бас асар их осол гарсан харагдж байсан. Тээврийн төгдөг албанаас бас мэдээлэл хийж лсэн тийм. Энэ чинь тэгээд нөгөө гол нь аль талаас нэгт одоо тээврийн бүрэн аюулгүй байдал гэдэг нэг талаас аваад дээрээс нь нөгөө нэг юм дэд бүтцийн талаас нөгөө нэг хар цэгүүд гэж байдаг. Тэгэхээр энэ талаас ингэнгүүтээ хоёр нэг юм асуудал хоорондоо мөргөлдөхөөр эн чинь нөгөө тоо нэмэгдэх нэг одоо юу гэдэг нь золгүй зүйл явдал нэмэгдэх гэдэг зүйл ороод ирнэ л дээ. Энэ би одоо хувь санийг юм асуучих. Нөгөө зөв өрүүл буруу өрүүл гэж нэг юм ярьдэн штэ. Энэ зүйл дээр ямар нэгэн хяналт шалгалт ч юм уу эсвэл юм байд юм уу? Одоо тэр нэг хязгаарлалт. Яг зүгээр одоо бол хуулиар зохицуулсан хязгаарлалт бол байхгүй. Буруу талтай өрөөлтэй тээврийн хэрэгсэл зөв талтай өрөөлтэй бол баруун зүүн гэж байна шүү дээ. Тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоод явж байгаа. Гэхдээ одоо жишээлбэл би сая нэг гэрэл гэрэлтүүлэх хэрэгслийн тухай ярьлаа шүү дээ. Тэгээ энэ дэр нэг юмыг одоо манай жолоочд ер нь бол ойлгох хэрэгтэй л дээ. Буруу талтай өрөөлтэй тээврийн хэрэгслээ замын хөдөлгөөнд оролцоод явж илаа. Гэтэл таны гэрлийн хугарал одоо ингээд жолоочд бол энийг гэрэл шууд их зургшаал тусдаг гэж ойлгоод байгаа байхгүй. Гэрлийн тусгалын хугарал гэж зүйл байдаг. Тэр жолоочийн эсрэг тал руу тусаж байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө талаас зөрж байгаа тээврийн хэрэгслэр чинь тусаж байгаа байхгүй. Япон улс чинь өөрөө буруу замын хөдөлгөөний дүрмтэй байхгүй. Одоо та Японд очиж үзсэн бол урсгал сүрээ явж байгаа юм шиг санагдаад байна шүү дээ. Тэгэхээр зөвдөлтөй өрөөлтэй тээврийн хэрэгсэлтэй унаа явж байгаа гэрлийн тусгалын хугарал чинь нөгөө талтай байхгүй. Өөрөөр хэлбэл зам тал руу. Тэгэхээр нөгөө гялба үүсэхгүй гэсэн. Тэгэхээр яг зөвдөлтөй өрөөлтэй тээврийн хэрэгсэлтэй зам хөдөлгөөнд оролцоход бол жолоочд унаа тийм машиныг одоо жолоодод явж байгаа юм таатай мэдэх гэж хэлдэг. Яг зөвдөлтөй өрөөлтэй машин зам хөдөлгөөнд оролцсон, буруу талтай өрөөлтэй машин зам хөдөлгөөнд оролцсон гэсэн хуулийн зохицуулалт одоогоор бол байхгүй. Яг зөв бүгд л оролцож явж байгаа шүү дээ.
За 13 цаг 29 минут болсон байна. Мэдээний боловсролын авч сонсогчдоо чадвар. 92.5 өдрийн